Okay. Энэ өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ S-Bentley ресторан цэгийн маань сайт Монголын мэргэжлийн бартендерийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байгаа Bartender Reality Show-ны ээлж дугаар эхэлж байна. Тэгэхээр манай Bartender Reality Show одоо эфирээр гараад нилээдгүй хугацаа гэсэн өнгөрүүлчихэд байна. Тэгэхээр мэдээж River Sound Night Club та энэ сарын 16-ны 17 цагаас та бүхэн River Sound-д хүрэлцэн ирээрэй. Тэгэхээр Bartender Reality Show-ны хамгийн шилдгийг яг тэр мөчөд шалгаруулах болно. Ингээд өнөөдрийн даалгавар маань S Champions Pub дээрээс та бүхэндээ урьж байгаа ямар даалгавар шүүгчд маань өгснийг бүх хамтаа сонирх цаа. Ингээд Bartender Reality Show эхэлж байна. Энэ удаад бармен бартендерүүдэд галтай үзүүлбэр, галтай коктейл хийх даалгавар шүүгчдийн зүгээс өгсөн. Бартендерүүд маш олон янзын техниктэй үзүүлбэр коктейлүүдийг хийдэгч галтай үзүүлбэр буюу коктейл хийх нь аюултай гэж үздэг учраас олон улсын чанартай тэмцээнүүдээр энэхүү үзүүлбэрийг үзүүлэхийг хориглосон байдаг юм байна. Галтай харьцна гэдэг осолтой эрсдэлтэй нь мэдээж. Нэгэнт манай нэвтрүүлэг шоу нэвтрүүлэг болохоор тодорхой хэмжээнд бартендерүүд галтайг хэрхэн харьцах чадвартай харахаар шийдсэн юм а. Ингээд хамгийн ихний оролцогч одгүй ямар коктейл хийж гал хэрхэн дөрвөлжүүлэхийг үзэцгээе. What's inside of me? Hey, you see what's inside of me? What's inside of me? What's inside of me? Hey, you see what's inside of me? What's inside of me? Inside of me. Унтраац нь үү те? За, коктейлийн талаар. Энэ шотыг одоо арай том хэмждэг тий. Ямар нэртэй вэ? Би жоохон алкоголын хүчин жоохон солиулсан шатаа. Ер нь шатхлаар коктейлийн хүчин жоохон одоо тий спиртлэг шинжин жоохон багасах уу ер нь? Спиртэн жоохон уурсан. Уурсан тий. Уурсаа дээр нь тогтоох гээд спиртэн жоохон хатуу байвал бас дээрээс нь арай хатууд нь. Тэгээд спиртэн жоохон ууршуулцгаа. Ер нь уйлдсан юм биш үү те? Маш гоё юм те. За шүүгчтэй очиж өгч амссан авах. Мэдхгүй дээрээ цогоор мэддэгт мэрэгэн цогоор гэ. Би одоо зөндөл одоо цирк гүцлээ. Одоо сүүлдээ галт төмөр тавихыг хүртэл нүдээр харлаа шүү дээ. Гал эндээс ихлэн үүсвэртэй биш л байх л та. Гэхдээ өнөөдөр надад бас сонирн байна шүү дээ. Нөгөө галтаа үзүүлбэр жонглоор бас тэгээ явдсан шүү дээ те. Тэгээ ер нь энэ асаа чатаасан юм бол муу мухаа болно гэж байдаг байхгүй. Энэ хүндрэлтэн чи өөрөө нөгөө сармагчин хүүнэглээсээ гараад хамгийн анх юм болгож эдснээрээ хүндрэлтний үүслийн хамгийн анхны шинж тэмдгээс гадна нэг дэвшилттэй юм гарсан хоолыг болгож эдсэн байгаа юм л та. Тэгэхээр бид нар ч гэсэн бас ер нь аливаа жоохон хүчтэй зүйл ингээд одоо болгоод ч юм уу шатаагаад нэхэр нөгөө алкогол төрөл нь одоо чанар одоо юу гэдгийг нөгөө архиных нь хэсэг нь ихэнх нь одоо
ууршаад спиртлэг төрөл нь байхгүй болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг цэвэр хүний биед хэрэгцээтэй зүйлс нь үлдэж байна гэж тийм. Галтай үзүүлбэрийн хувьд ер нь тэмцээн олон улсын тэмцээнд ер нь хордог илүү аюултай бас үзэгдэл. Энэ чинь шоу нэвтрүүлэг учраас би энийг оруулсан байгаа. Би энэ эрсдэлтэй энэ алхмыг бас ингээд даван туулж энэ чинь усыг галтай ингээд шууд харьцсан гэдэг бол бас нэлээ өндөр уур чадвар шаардж байгаа. Тэгээд цааш та энэ одоо энэ гаргах коктейл шүү дээ. Тэрэн дээр өөрөө анхаараа гэж байна. Өөр коктейл ордог ч юм лөө. Би нэг урд нэг ийм галтай коктейлнээс харж ирсэн юм. Тийм. Сонголтоо жоохон өөрчлөөд галны явдыг нь харьцаж байгаа юмд бол маш сайн. Өндөр уур чадвартай хүн. Өндөр уур чадвартай бартендеруудыг нь галтай ингэж харьцаж. За амжилттай шүү дээ тийм ээ. За тэмцээнд амжилт хүсье. За оддоо маш их баярлалаа. Галтай харьцагийг л харж байгаа шүүгчнэр галтай харьцагийг хараад яаж галтаагаар тэрийг хийж чадах нь гэдгийг харж ирсэн. Хүн болгоныг би цанхаг босгоныг уус мэдчихсэн. Тийм учраас яг адилхан байл тэмцээнийг адилхан болгомооргүй санагдав. Эхнээсээ тэр шот хийсэн. За дараагийн оролцогчийг урьж байна. Мөнх хөлөг. Square Grill Pub-аас төлөөлөн оролцож байгаа мөнх хөлгийг урьж байна. За мөнх хөлгийн хувьд одоо бас ерөнхийдөө тийм классик тий төрлөөр болоод нэлээд сайн оролцож байгаа. Тэгээд галтай коктейл гэдэг маань ер нь бартендер хүнд хэрэг хэцүү байд юм байна. За одоо гал нь ингээ астсан чигээр одоо үйлчлүүлэгчд ирэх үү? Дэлгүй яг ер нь галтай flame коктейл гэж ярина тэр. Ер нь их галын онцлог нь бол галтай, галын дөлтэй. Тийм үйлчлүүлэгчдэр галын дөлтөөр л илүү одоо сервисээр бүгд төгс очно гэсэн үг шүү дээ. Тэгээд нэг жоохон нэг одоо тэр лаунж маунжийн бүдгэн гэрэл маш сонин те галнаас гоё харагдах тийм ээ. Дэлгүй яг айгуу гоё харагдан тэр. Тэгээд өөр ууж аам чи бас аппетиттэй болно тэр. Тэгээд бас төмөс ч гэсэн айгуу тийм содоо харагдаж эхлэн галтай юм ууж эхэлж байна. Галтай коктейл гэсэн болохоос галтай уруул гээгүй шүү дээ. За яг асахгүй байна. Би юу самбук багдуулчлаа би харин. Тэгэл ингээд сандраад байгаа юм уу? Одоо нилээн олон зурганд орсон бай. Тэгэл гар нэрээсэл ийм байгаа. Нөгөө нэг тэгээ гойжулж байгаа юм бүр ингээд тэр. Тэгээ зарим нөгөө доош унчлаа шүү дээ уулын тогтох хэвээр тий. Тий. Уулын унах хэвээр байхгүй. Өглөөгээд шууд унах хэвээр. Тий. Тэгээ сайн самбуког нь дасчих хэвээр. Тэгээ шууд нөгөөдгөө шууд үлээнгүүт нөгөөд ингээд дүрлцээд бүгд унах хэвээр. Уулын теорем ясаар тий. Тэгээ жоохон алдчихлаа тий. Сандраад та нарыг чамаа дагаа бүгд ингэж шүү дээ. Уул гэрийн даалгавруудыг бол аюу сайн бэлдэж ирчих хэвээр. Яг шууд хийгээл ихэлсэн бол асаагаа шууд уул нь яг хийчих юм бол аюу хурдан гахтай шүү дээ. За. Чапи шүүгч байд. За зүгээр бэлтгэл хийдэг хүндээ бол наа чинь яг ядах юмгүй гэж штэ сая шүүгчнэр хэлж байгаа шүү дээ тийм. Чи сандраад альсвал өнөөдөр чиний гал гаргадаг өдөр таарч уу яач вэ? Тэгэж ойлгоо бас дурхаа мурхаага буруу хараад гараад ирсэн юм болоо тийм. За шоу маркетинг болохын тал дээр олон бол би